За Wimbledon-ы центр корт руу орж ирлээ. Вау, бас гоё. Лондонгийн Wimbledon дүүргийн тасган маягийн Wimbledon парк яаж үдээд байна. Вау. За энэ хаж дээрээсээ хаус харалтаа. Уа. Wimbledon club. За центр корт. За Wimbledon центр корт дэлхийн хамгийн супер стадион энд. Вау. Куда пайнер авах. Скүүсэл. Вау. Oh. Afternoon. Good afternoon. Should I have been a ticket or something? No, you're able to come in. You'll just be restricted to where you Oh. can go. Can I record the camera? No. It's not a selfie. It's just a camera, yeah? Yeah. Yeah. This one's fine. Fine. Oh, that's If it. you have a selfie stick, you won't be able to use Oh, that. okay, thank you. So I need to do a back check. Oh. Yeah, center court. Wimbledon. За энэ музей юм шиг. Order play. За FJ Perry. За алдар center court юм да. За FJ Perry-гийн айн тэнгэр орд юм шиг байна. Center court. What is tall? За энэ өсвөрийн орвотын. Oh, hi. Selfie stick is not allowed. Oh, it's a selfie stick. Yeah, but it looks like a selfie stick. They permitted it. Is that? They permitted it. Ooh, let's go there. Okay. Mark. Yeah. Yeah. Vancouver. За Wimbledon центр корт тэнцэнээс орж ирээд order play. Тэ томьёон зураг юм байна. За энэ баннер юм шиг байна. За энэ хүмүүс их зураг авах юм шиг байна. За ингээд центр корт энд байна. Хажууд нэгдүгээр корт энд байна. За энэ центр корт нэгдүгээр корт хоёрт аврагын талд тоглолтод явдаг. Гоё хөтэй тоглолт шүү. За энэ ихтэй эмхтэй синглсийн өнгөрсөн жилийн тийм. За энэ зүлгэн дөнгөж арчилгааны эхэлж байгаа юм байна. Энд чинь центр корт, энэ нэгдүгээр корт. Нэгдүгээр кортын гадаах талбай дээр semi-final энтер явагддаг. Энэ тэр ширхэг мэрхэг яагаад вэ? Зүлгэн үлгэр аим. Wimbledon центр кортын дэлгүүр. Энэ супер дэлгүүр. Wimbledon-ийн музейд ороод ирсэн байна. Ийм
Үзэн чивчтэй тийм 13 паунд. За чи за дэлхийн хамгийн супер теннисний хэмжээ Wimbledon-ийн анхны зөвхөрүүд теннисний спортын түүх өвчөндөө. За би сургуулийнхаа теннисний өмсгөлийг өмсөж явж байна. За энэ Лондонгийн 1869 оны аваргуудын анхны крикетийн ус тэмцээн явдаг биш юм байна. За энд талбай теннисний спортын түүхэн хөгжлийг харуулсан Major Brainware гэдэг нэг тухай юм байна. Жан Английн анхны теннис клуб 1877 он Шотландд байдаг гэж би сонссон. All England теннис клуб юу? Английн теннисний түүхэн бичлэгээр явуулна. За энэ чи Victoria Grace гэх юм. Yes, but Mr. Lockhart says he will give us a halfpenny for every ball we can bring him at the end of the day. За энэ чи No wonder poor Charlotte looks so hot and bothered, scrabbling around in the bushes. Look, baby. If you had to find another colour, за энэ Wimbledon-ийн одоогийн байгалийн талбай амар асан тухай historical түүхэн чиний. За энэ чи анхны клубын All Change here. За хуучин тэмцээнүүд дээр хувьцаалах хүрээнд нэм юм шиг. За дөрөвти. Дайны Wimbledon гэж байна. Тэгээд түүхэн зохиолууд, түүхэн хэрэглэлүүд нэнд байна. За энд алдартай Rod Laver Billie Jean-ийн хоёрын хэрэгслүүд байна. За Rod Laver Billie Jean-ийн хоёр бол Wimbledon-ийн домог. Нэг нь одоо феминист тамирчин байсан бол нөгөөх нь шин цагийн теннисний үндэслэгч гэж байна. За энэ Wimbledon-ийн зөвлөгийг арчилдаг хадуурын энэ сая түрүүн харсан Wimbledon-ийн зөвлөгөөр үнэхээр төгс арчилгаатай ийм зөвлөг байдаг. Тэгээд зөвлөгний мэргэжилтнүүд ингээд байж байгаа. Тэр супер престиж байна. За энд reaction гэж нэ. За энэ теннисний реакц үзүүлдэг юм машин юм байна. За энэ хуучин дээр үеийн утас татагч. За энэ хэдэн оныхан 1930 оны утас татагч юм байна. За үнэхээр сонирхолтой юм байна. Утас татагчид ийм өрөөнд тусгай утас татагч байсан юм байна. Энд татагч нь за хэмжээнүүд нь их сак юм байна. За чи
Өмнөлтний номын сан гэж шахаар өмнөлтөнд холбоотой ном сэтгүүл гэдэг юм шиг байна. За зөвлөгийг яаж арчилдаг гэсэн бэ? Хуучны бөмбөг шидэгч машин тоглож юм. За энэ бөмбөг нэрхээ өөрчлөгдсөн бэ гэд. Анхаалын зөвлөм бөмбөгээр тоглолдог байж байгаад өөрчлөгдөөд. Гэхдээ ер нь Slazenger хамгийн сүүлийн брэнд нь байдаг. Бөмбөгийн өөрчлөлт энэ дээр бөмбөг шиддэг авах байна. юм шүү. За энэ чинээс Английн багт бол Энди Мюррей Лондонгийн 2017 оны 12 оны Олимпиад Уимблдоны төв талбайгаас англичуудад Олимпиад аврах цолыг авчирч Английн хамгийн алдартай тамирчин болсон. Тэгээд Энди Мюррей энэ Олимпийн медалаар Английн хамгийн хүндтэй хүн болсон Сэр цол авсан. Тэгээд Уимблдоны музейд Английн хамгийн алдартай тамирчин Энди Мюррей байдаг байна. За энэ юу вэ? Хуучин олдсон юм. За Grand Slam их туулгын хэмжээ. За Эмма Ратуканогийн цом Английн хамгийн сүүлд Америк нийтлэлд тэмцээн төрүүлсэн цом байна. За Эмма Ратукано бол One Slam Wonder гэдэг нэг тэмцээн төрүүлж чимэг болчиход байгаа. За энэ чи Григорий Димитров. За энэ ерөнхийдөө Уимблдоны хос өмнө оролцож явдаг тэмцээнүүдийн түүр байна. За камерын системийн танилцуулга байна. Өөр Grand Slam Америк нийтлэлд тэмцээний корнер болон энд идэв. За энэ алдартай ногоон сандал. За Навритова Уимблдоны 10 удаа явна. За Альтерт Роджер Федерер Уимблдоны эцэг Уимблдоны 9 удаа явна. За тэр Роджер Федерер Уимблдоны шүшгүй. За энд Навритовагийн цом багш байна. За энд бас 20 оны Ролан Гарросын тор байна. За энэ ч одоо Лакостийн 2024 оны ихэнх гिच бэ. Надалын хамгийн сүүлийн зодог тайлсан хослол өмд шүү дээ. Nike-ийн өмд 6 оны пүүж гарсан байна. За надад бол Уимблдоноос 4 удаа төрүүлсэн супер тамирчин өнгөрсөн жил зодог тайлсан. Энди Мюррей гэдэг Англи Уимблдоны домгоо энэ супер глобал тэмцээнд бол Итали аврагын өгдөл аяг хэцүү. За Италийн алдарт тэмцээн Мираногийн болон байна. Классик хуучин тоглолтын хит үү. За алдар Серена Уильямсийн корнер Уимблдоны хамгийн олддог хүмүүс аваад цагийн яваад хийчихсэн. За энэ түүхэн хүчнүүд байна. Серенагийн хөвгт байна. Nike Prince ер нь фэшн л да. The Venus Williams-ийн за хуучин бол ийм дрессүүд нь ийм биш юм. Фэшн юм шүү. За эмэгтэйчүүдийн төрөл бол супер фэшн
дээр үеэсээ ганган тенс хувцалдаг байсан. Тэгээд музейн чинь за энд одоо Бьорнборг гэдэг 70-аад оны тенсний тасч чинь. За Австрали. За энд Рожер Федерерийн хамгийн алдартай outfit гэдэг 2005 оны аврагын төлөө өмсчихсэн малгайнууд тэр жилийн outfit-үүд байна. Энийг үнээр алдартай байцаалтай ноолуураар хийсэн чинь. За Astra Ash Эсэмний эсрэг гүнзлийн эсрэг тоглож байсан хамгийн суперстарууд нэг харанч хамгийн алдартай тоглогч. Энэ бэлтний авраг. Тиан. Энд за энд жилийн outfit-үүд байна. За энэ outfit бол хамгийн Рожерийн хамгийн алдартай хамгийн их зарагдсан outfit гэдэг алтан хувцастай Nike-гийн энэ чинь 2006 оны outfit шиг санаж хамгийн өндөр борлуулалт. За энэ араас Надалих орж ирж байна, Анди Мюррей орж ирж байна. За энэ сүүлд Джоковичийн гар үсгтэй. Гар үсгэнд Анди Мюррей үсгэн. Рафаэл Надал үсгэн. Жохоо ойртохоор за энэ Serena Williams, Puma, Porsche сайн. За энд мэдээж өвлийн бэрхшээлтэй тэрэгчтэй хэсэг нь энд байна. The preparing course. За 45-аас үт болохоор нь жоохон яарад. За энэ Wimbledon-ний алдартай супер сум эрэгтэй сум нь энд байна. За хамгийн сүүлийн цомыг Алкараз бичсэн бол эмэгтэй цом нь энд байж байна. За энэ дугаар дараалчдаа эмэгтэй цом нь энд байна. Эмэгтэй цом нь энд байна. Certainly nothing like it. The feeling of conquering not only your opponent but one of the major championship contenders today. There's only one winner in tennis, and it's a big difference. За энэ жилийнх нь түгэн цомууд юм. За би нэг жоохон нөгөө center court-ийн одоо яараж жоохон урд явахгүй. За ингээл досчтой байна да. Thank you. Thank you very much. Thank you very much. The center court ирсэн байна. Wimbledon дэлхийн теннисний спортын хамгийн суперстар Лондонын Wimbledon дүүрэгт байдаг. Тэгээд тэр хаалгаар ороод сая музейгээс гараад ирлээ. За энэ чинь нэгдүгээр корт. Энд байдаг. За ийшээ одоо center court бол ямар супер теннисний стадион ингээд ороод үзэж байна. Сэтгэл айгүй өндөр байна. Теннис тоглодог мань мэтнээр сайн музейгээр гараад ирлээ. Багасаа ирэхийг хүсдэг байсан газар ирлээ. За үнэхээр гоё. За түрүүний тэр зүлэг бол үнэхээр би тэр зүлгийн тэр цаана байгаа зүлгийн арчилгаа бол үнэхээр өндөр түвшинд явд юм байна. Тэгээд музей дотор нэг бөмбөлний зүлгийг 5 одоо яг зүлгийнх нь арчилгаа нь эхэлсэн байна. Үнэхээр өндөр технологиор арчилдаг юм байна. Тэгээд үнэхээр теннис тоглох юм бол Wimbledon стадион заавал үзэх хэрэгтэй. Венюдийн нэг. Тэгээд одоо center court руу авах гэж байна. 5 минутын дараа түр имплэх юм шиг байна. Ерөнхийдөө бол энэ одоо теннис бол ерөнхийдөө prestige спорт гэж авдаг. Яг тэр уур амьсгалын супер бүртгүүлж гисэн. Заавал үзэх хэрэгтэй. Би тэгээд чадвал
6 сар сурвалжлагаар ирэх санаатай байгаа. Тэрнээс өмнө төрийг явж байна. Одоо ингээд сургуулийн тенсний шиг өмсгөлтэй явж байна. Сургуулиас юм тенсний өмсгөл хийж үт. За центр корт руу ороод ирсэн юм байна. Чи ингээд шиг байна. 208 дугаар. Зэн гайд нь ингээд дагуулж явт юм байна. За international box. Wow. Ooh. Thank you. Thank you. Sorry, we have missed the 45. So then, yeah, in аврагт тоглож явдаг. Яа яа ингэ сак. За тэр Royal Box гэдэг хамгийн хэмжлээ байсан явдаг гэсэн юм. Wow, center court. Энд бол ерөөсөө хаанаас ч хамаагүй ямар ч ялгаагүй яригдсан юм. Тиктүүд найг үнэтэй. Гэхдээ яг энэ чинээс бол хаач сурсан ялгаагүй байна. За центр кортоос гарч ирлээ. Үнэхээр сэтгэлэн сакана мөчигээс нь ороод. Тэгээд 7 сард ямар ч байсан буцаж ирнэ. Тэгээд энд яг 14 хоногийн туршид үнэхээр супер гоё уур амьсгалтай байдаг гэдэг чинь. Тэгээ одоо центр корт манд хэр байна. Сая ороо гараад ирлээ үнэхээр супер бүтэн байгальтай байд юм байна. Тэг энэ ч зүлгнийх нь арчилт ирсэн. Нэгдүгээр талбай энд байна. Тэгээ яг хоо дотор ажилчдын хэлж байгаагаар бол яг Wimbledon-ы үеэр бол үнэхээр супер байдгаа гэдэг чинь тэгээд буцаж 6 сарын 30-наас 14-ний хооронд буцаж ирэндээ уур амьсгалын гоё бичнэ. Одоо ингээд төв талбай энэ яг гадна байгаа зүлгэнүүд нь одоо ингээд эхэлж байгаа юм байна. Эсвэл үнэхээр гоё. За үнэхээр сэтгэлүүд нь гоё байлаа. Хүүхдтэй байхаас хойш мэдээж тэнс тоглолт Wimbledon зингэлт хүрэлэнд ирэх хэрэгтэй байдаг тийм. Нас цэглээд ихтэй 7 сард тэмцээний үеэр буцаж ирнэ. Тоглолт үзнэ. Тий. Чадвар сурвалжлаа. Ер нь болох байх.